Та хийл хөгжим сонсож байсан уу? Үгүй. Ийм төрлийн хийл биш. Ийм төрлийн хийл. Гэхдээ хийл нь гайхамшигтай дуу гаргаж чаддаг. Хийл хөгжим юунаас болоод гайхалтай эсвэл муухай сонсогддог вэ? Энэ нь хөгжмийн зэмсгээс болж байна уу? Тоглож байгаа орчноос уу? Эсвэл хөгжимчнөөс шалтгаалж байна уу? Хөгжимчнийг тооцоолгүйгээр хийл хөгжим муухай дуу гаргадаг эсвэл тэр оркестрийн театр гайхалтай сонсогдож байна гэж хэлэх нь өрөөсгөл юм аа. Хүмүүс боловсролын технологийн хувьд яг ингэж ханддаг. Зарим хүмүүс хүүхдүүд таблетыг эсвэл сурах бичиг ашиглаж илүү сайн сурдгүү, эсвэл танхимын орчинд суралцахаас онлайн орчинд суралцах нь илүү үр дүнтэй юу гэх зэрэг асуултыг асуудаг. Хөгжимчний ур чадварыг харгалзахгүйгээр хөгжмийн зэмсэг эсвэл найрал хөгжмийн театр гэх мэт хүрээлэн буй орчин тоног төхөөрөмжөнд анхаарлаа хандуулж байгаа тул эдгээр нь муу асуулт юм аа. Суралцахуйн талаар нууцтай ойлгохын тулд бид 3 М-ийн хоорондын хамаарал болон тэдгээр нь суралцахуйн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгааг ойлгох ёстой. 1-р медиум, хийл, саксофон зэрэг хөгжмийн зэмсэг. 2-р modality, найрал хөгжмийн театр, дуу үйлчлэгийн студ гэх мэт хөгжмийн зэмсгийг ашиглаж буй орчин. 3-р метод, хөгжимчний ур чадварын арга барил. Боловсролын хувьд медиумд сургалтын явцад ашигладаг багаж хэрэгсэл техник технологиг багтаадаг. Үүнд компьютер, зурагт, гар утас гэх мэт дижитал хэрэгслүүдээс гадна ном, самбар, харандаа, цаас зэрэг дижитал бус хэрэглэлүүд багтана. Modality-ийн сургалтын орчныг тодорхойлоход ашигладаг. Эдгээр нь онлайн анги танхим, онлайн болон танхимын элементүүдийг хослуулсан сургалтын анги юм. Эцэст нь метод гэдэгт багш нарын ашигладаг сургалтын стратеги эсвэл сурган хүмүүжүүлэх арга зүй орно. Зарим сурган заах аргууд нь маш ерөнхий бөгөөд өргөн хүрээний салбаруудад хэрэглэгддэг. Үүнд лекц унших, дүрслэн үзүүлэх, танхимын хэлэлцүүлэг, багийн ажил гэх мэт олон аргууд багтана. Бусад аргууд нь тухайн хичээлийн агуулгын хүрээнд зориулагдсан байх ба зөвхөн тодорхой сэдвийг заахтал ашиглагдах магадлалтай. Агуулгын онцлог тохирсон аргын хэмжээнд англи хэлний ба хэл шинжлэлийн хичээлийн хүрээнд зохион бичлэгийн уралдаан зохион байгуулах, түүхэн чиглэлээр жижиг баримтат кино хийх, биологийн чиглэлийн шинжлэх ухааны судалгаа хийх, математикийн тодорхой ойлголтыг заахтаа манипуляц ашиглах зэрэг орох юм аа. Хөгжмийн чанарт зэмсэг, орчин, хөгжимчин нөлөөлдөгтэй адил сургалтын үйл ажиллагаанд сургалтын хэрэглэгдэхүйн орчин, сурган заах арга зүй нөлөөлж байдаг. Судалгаанаас харахад 3 М-ийн ач холбогдол, нөлөөлөл, харилцан адилгүй байдаг. Метод бол 3 М-ийн хамгийн чухал юм аа. Авьяаслаг хөгжимчин чанар муутай орчинд тааруухан хөгжмийн зэмсгэрч гайхалтай хөгжмийг бүтээж чаддаг шиг мундаг багш чанар муутай орчин тоног төхөөрөмжийн хүрэлцээгүй байдлыг даван туулж чадна. Учир нь түүний сурган заах арга барил нь сурагчдын суралцах чадварт шууд нөлөөлдөг. Медиум болон modality нь мөн чухал юм. Учир нь эдгээр нь багшийн ашиглаж байгаа сургалтын арга хэлбэрт нөлөөлж байдаг учраас сурагчдын суралцах үед шууд бусаар нөлөөтэй. Тэгэхээр метод бол үнэхээр том юм. Харин медиум болон modality нь жижиг эмтэй адил юм аа. Тиймээс онлайнаар суралцах нь сайн уу, муу юу гэдэг асуулт нь өөрөө буруу эмдэр төвлөрч байна. Modality бол онлайн эсвэл танхимын сургалтын орчинд тодорхойлж буй бяцхан эм юм аа. Мөн хүүхдүүд таблетаар илүү сурдгүү гэж асуухаас өмнө дахин бодоорой. Учир нь асуулт нь өөр нэг жижиг эм буюу багаж хэрэгсэл хэрэглэгдэхүүнийг тодорхойлох медиум дээр төвлөрч байна. Эдгээр нь хоёулаа буруу асуултууд юм. Учир нь зөвхөн жижиг эмд анхаарлаа хандуулж хамгийн чухал нь болох методыг орхигдуулж байна. Суралцагчид таблетээр юу хийж байна вэ? Эсвэл онлайн сургалтанд багшийн ашиглаж байгаа аргууд нь сургалтыг үр дүнтэй болгож байна уу? Эсвэл үр дүнгүй байна уу гэсэн асуултуудыг асуух нь илүү юм аа. Дараагийн удаа та концертод очихдоо тэд хийл хөгжмийн зэмсгийн хөтөлбөрт оруулдаггүй гэдгийг санаарай. Тэд хөгжимчдийн жагсаалтыг гаргадаг. Учир нь хөгжмийн зэмсэг болон концертын танхим чухал боловч уран бүтээлчийн ур чадвар хамгийн чухал юм аа. Үүний нэгэн адил багшийн ур чадвар арга барил нь суралцагчдын суралцахуйн чадварт шууд нөлөөлдөг болохоос анги танхим эсвэл технологи шууд нөлөөлөхгүй.
Тиймээс цаашид суралцсан тухай ярихдаа 3 эмийн үүргийг битгий мартаарай.